Яасан байцгаана уу? Сайхан бороотой өглөөний мэндэ. За би энэ заргийн өнрөөгийн талаар нэг юм ярих гэсэн юм аа. Тий. За энэ бол атаархал биш, чөтөөрхөл биш. За бас яг өөрийнхөө бодсон юмыг л хэлье. Би бол хизээч хүнд атаархдаггүй, хизээч хүнд чөтөөрхдөггүй. Тэгцсмаа хүний амьдрал доошоо ордог тийм ээ. Өөдөлдгөө. Би эндээ атаархаад одоо би эндээ ер нь сайн сайхан л юм бодож явах хэрэгтэй. Тий. За тэгээд өнөрөө маань ингээ 4 хүүхдийг байранд орууллаа. Ирээдүйн болсон 4 хүүхэд үнэхээр одоо сайшаалтай байна. Баяр үргээ. Тий. Тэгээд нэг юм байна. Одоо 4 хүүхдийг байртаа болгочоод одоо баг сар сэвж штэ. Тэ? Сэвэд байна. Энд чинь бас хажуугаар нь бас нэг попрл явагдаад байгаа юм болоо гэж бодоод байна. Өнөөдөр за ард түмнийхээ буйнд штэ. Өнөрөө мөнгөний гаргаж байгаа. Ард түмнийхээ буйнаар одоо 5-10 цаастай болоод сайхан байранд орууллаа тийм ээ. Энд чинь Монголын ард түмний буйн багхгүй юу? За өнөрөө зуушилж өгч байгаа. За тэгээд ингээ явсан чинь одоо байрны найр майр хийж ин мийж ин шиг юм яриад их. Би ур гайхаад байна. Тэгэж байрны найр ээж мөнгө төгрөг үрж ягаар наа хүүхдүүдийн чи ирээдүйд нь хэрэгтэй юм болов уу гэж би бодсондоо ярьж байгаа шүү. Дахиад нэг 4 хүүхэд бас бүтэн өнчө оцорцсон байна гэж сонссон. Тэр хүүхдүүдийн хадгаламжинд бас 5-10 цаас хийж өгнө гэж ярьж байгаа шиг байсан. Гэхдээ нэмэл хийгээд өгчөөч. Ингээд байрны найр майр гэл ингээл дахин ингээл попрол те. Одоо өөрийнх нь бас нэг реклам яваад байгаа юм болоо. Давхар дахин ингээл тавиадах юм. За тухайн үед би оны өмнө 2-оос 12 насанд өрөөгүй 5 хүүхдийг байртаа болгосон. Тэ мэ? Ард түмнийхээ буйнд, олон түмнийхээ буйнд сар ирээтэй одоо өнөрөө шиг 5-6 хоногт дүүргэж чадаагүй л дээ. Үнэхээр гуугаа түүгээд өөрөө очиж одоо хотын нөгөө зах руу очиод бичлэг хийгээл 500 мянган цаас аваад нөгөө өгсөн хүмүүсээ бас давхар рекламдаал ингэж яваа би сарын хугацаанд би үнэхээр ядартлаа явсан. Тий. Бараг л нэрээ шантаргаас жоох наагур л ингээд ядартлаа явсан. Тэгээд энэ ард түмнийхээ буйнд 5 хүүхдийг 2-оос 12 насны 5 хүүхдийг байртаа болгосон Монголын ард түмэн мэдж байгаа. Тэгээ би одоо тэр чинь ингээд тухайн үед байранд оруулахад сайхан ингээд ийм байртаа олголоо гэж бичлэг хийгээл тэгэл орхисон. Тэ? Дахиад би ингэсэн шүү, би тэгсэн шүү гэдэг ингээд олон дахин би тийм яриаггүй штэ. Тэр чинь нөгөө нэг хариу нэгсэн тус олчих гээд байгаа байхгүй. Муухай гэдэгхгүй хамгийн муухай юм чи. Тэгээ одоо сүүлд нөө машины суглаа маань дүүрээд нилээ удаж дүүрсэн. За хүүхдүүдийн дансанд одоо суглаанаас тийм ээ. Одоо тэр азтай идрээс ингээд 10 сая төгрөг илүү гаргаж хандив өгсөн. Тэрийг би сүүлд гартуулаад өгсөн. Тэгэд илүү дутуу тэр байрны найр майр. Гэхдээ тэр хүүхдүүдэд тэр найр майр бол чухал биш байхгүй да. Ирээдүйд нь хэрэгтэй. Одоо тэр дахиад 4 бүтэн хүүхэд байна гэсэн. Ингээд 8 хүүхэдтэй үлдсэн мөнгөний хадгаламжинд нь 18 нас хүрэхлээрээ авдгаар ингээд нээгээд өчгөө наа хүүхдүүд чи ирээдүйд хэрэгтэй байхгүй. Тэгээ би бодохдоо хажуугаар нь бас рекламны пауз яваад идэм болоо. Тэгэл өчнөө одоо саржингаал байртаа болгоод баг над шиг одоо яг уу ингэж байгаа юм л да. Гол үндэс нь би бол саржингаа гуугаа явцсан байхгүй. Тэгээд байранд оруулахдаа нэг л одоо ингээ оруулчлаа та бүхнийхээ буйнд тэгээд ингээд болцсон. Би илүү дутуу тавиагүй. Попрого би ингэсэн шүү тэгсэн шүү гэд. За тэгсэн чинь манай өнөрөө яасан гэхлээр ард түмнийхээ буйнд тэр ирээдүй болсон гоё л эн чи гоё үйл явдал л та. Тэгвэл тэрийг ингээл 10 хоногийн зайтай ингээ попсоор сар болчлоо. Бараг. Байжгаал одоо байрны найр майрч шиг тэгж мөнгө өрөөд яах юм бэ? Наа хүүхдүүд чинь нэг хэрэггүй штэ. Тэгээ нэг усын хурлын гишүүнч очсон ч байх шиг.
Зүгээр өгсөн өгөөд ажилчин бүтсэн л бол ийм байранд оруулаа гэл нэг бичлэг тавиал та бүхэндээ баярлалаа гэж болоо шүү дээ. Тэг чинь одоо ингээл байрны найр майр ийм тийм гэл ингээл өчнөө юм болцсон ингээ яваад мөнгө үрээд ч гэдэг юм уу те. Ард түмний хандивын мөнгийг үрээд цацаад ингээ явах шаардлага байхгүй. Яг наа хүүхдүүдтэй л зарцуулаад наа хүүхдүүдтэй л ингээл өгчхөө. Тэгэл болоо үсттэй. За би тийм юм ингээ хэлэх гээд одоо яг хөө тэр хандлт мандалтаа бодоод попрл нь бас дундуур нь нэг 50% нь явуулах шиг байна л да гэж харж гин тий. Түүнээс биш өнөөдөр шудраг тий бас нэг попрл багтаа тий ийм хүн бол байранд орлоо, ийм байранд оруулаа, та бүхэндээ баярлалаа. Түдэн дүүрэг илүү гарлаа, тэрийн дансанд нэгээд өгчлөө. Болоо. Тийм үү? Би бол тэр зарчмаар л явж байгаа шүү дээ. 2-оос 12 насны 5 хүүхэд шүү. Би саржингаа одоо энэ ингээд өчнөө хар мянган үдсэн тэр бичлэг. Тэгэхэд тэр сайт хов хүн одоо энэ инфлюенсер хин ч холбогдоог. Өчнөө инфлюенсертэй би ингээд нэг ганц бичлэг хийгээд өчөөчгээ гуухад манайх тийм хийхгүй. Одоо нэг нүдний шилтэй бүдүүн залуу байгаа. Контент хийгээд өгдөг амар хандлттай. Тэр мөр болоо манайх юм хийхгүй. Яста лай болдیں۔ Баян юм гуугаад муугаад гээд ингээд тэгээд их юм байлээ. За бас нэг нүдний шилтэй энэ хүүхнүүдийн талаар бас нэлээ өөлөөд өгдөг залуу байд юм аа. Одоо нэр усыг нэлээж яах вэ? Бас татгалцсан. Тэ. За тэгээ бөхчүүд маань бас дэмжсэн. Тэ. Бацуур авраг маань одоо дэмжээгүй. Бацуур аврагыг бас сайхан дэмжчих байхаа. Бас нэг өрөөлөд мөнгө төгрөг өгөх нь яах вэ? Ард түмэндээ өрөөлөд би одоо энэ хандивт нэгдэж байна гэд ингээд хилээд өгөөч. Байгаас ч яваад очие гэсэн чинь ах эргээд ярий гэд уцаа авахгүй алгуулсан. Дархаа авраг маань. Тэгээ маргааш нь хангаа авраг, бацуур авраг хоёулаа нэг дээр нурдаг байхгүй. Нэг дээр сумын заанууд дундаг байхгүй. Тэгээ би бодож ирсэн. За ер нь юм учиртай бас нэг миний гуйснаар ирээд нэг за одоо энэ ирээд болсон 5 хүүхдүүд нэг байранд орохт нь ингээд тус нэмэр болоороо ард түмнэ гэдэг аврах хүний бас юу вэ штэ нүмер нөөлөг те. Тэгээ илчгтэл болоо байхгүй. Тэгсэн чинь уцаа ахгүй новшроод бацуур аврах чинь алга болонгот маргааш нэг дээр нурж байгаа байхгүй. Нөгөөдөр нь ч үлээ. Заалны барилдаан та бүхэн мэдж байгаа да. Хангаа аврах, бацуур аврах хоёулаа нэг дээр ундаг. Тэрний чи би уртлын өдөр ярьж байгаа байхгүй. Уцаа аваагүй төвшөөс юм байгааз. Тэ. Би одоо нутгийн аврах гэдэг өмөрдөг. Ийм үед нь бас хэлэн штэ үний имийг. Уцаа аваагүй шүү. 5 хүүхдийг дэмжээгүй шүү. Гэтэ алавтаач биш л дээ. Зүгээр хүн сэтгэл байхад болдог л байхгүй юу. Тэ. За тийм байна. Тэгээд яг уу Батмагна, Батүлзээ сайхан олон бөхчүүд бол дэмжсэн. Тэ. Сайхан өрөөлсөн 5-10 цаасаа хандуулсан өөрхий тухайн үед. За тийм байна. Тэгээд энэ өнөр цэцгийн талаар бол тийм байна шүү. Зүгээр ингээд дахин тавиал ингээл бас хандлтын төлөө 50% хандлтын төлөө юм болов уу гэж ойлголоо би. Тий. Та бүхэн юу гэж бодож байна? Тэгээ эн чинь бас их сонирн юм байгаад байдаг байхгүй. Одоо нэг хүүхэд 2 хүүхэдтэр попрол ингээл жүжигчтэн, дуучтэн тэ кино урлагийнхан одоо хинч үдээ улсын хурлын гишүүн гэсэн баг ойлгочих юм очоод ингээл явж идэг тэ нэг 2 хүүхэдтэр ч юм уу нэг өвчин зовлонтой хүн дээр ч юм уу за өнөрөөгийн 5 хүүхэд тийм ээ эн чинь хардаа бас хүүхдийн тоо гэж юм биш шүү дээ. Миний цуглуулсан саржингаа ингээ өхөн хатан явсан болохоор үнэхээр нэр 2-оос 12 насны 5 хүүхэд байхгүй да. Ялах насан туршаагүй. Тэгэхээр манай монголчууд ер нь ийм бүр хэцүү ийм руу очихгүй зүгээр
хүүхдийн тоон бага ч юм уу, өнөөдөр нэг хүүхд ч юм уу, тэрэн дээр амар ач холбогдол өгөөл ингээл жоохон нэр хүнд царай зүсийг харж ингэж бас даган баяртай юм болоо гэж би зүгээр шудраг хэлчихье. Тэгж бодож шүү. За ямар ч байсан ирээд дууссан дүүнер маань байртай л болж ивэл тийм ээ, сайн сайхан амьдраад улс их орондоо хэрэгтэй л юм хийж ивэл бид нар одоо баяртай байна. Тэ? Бид нар замын засаад ирээдүйн мань араас нь дардан замаар алах хэвээр төргөө хугацаанд өгж өгөх хэвээр толгоогоо баг ажилуулж тийм ээ, тэр замыг бид нар тавьж өгөх хэвээр тийм ээ, эхлэлийн тийм ээ. За тийм байх шүү. Тэгээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй.